Яг одоо дэлхийн кино сонирхогчдыг байлдан дагуулж байгаа Spider-Man Brand New Day кино Монголын кино театруудын дэлгэцнээ гарч байгаатай холбогдуулан өмнөх ангид үйл явдал хэрхэн өрнөснийг дахин сануулгах зорилгоор Spider-Man No Way Home киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Та энэхүү бичлэгийг үзэж өмнөх ангид юу болсныг сэргээснийхээ дараа өөрт таалагддаг кино театраа сонгоод Spider-Man Brand New Day ангийг нь үзээрэй. Мистерио хүн алзын жинхэнэ төрхийг нь зарласан видео мэдээ телевиз интернетээр таарсан цагаас хойш Питер Паркер яах ч учраа олохгүй л байлаа. Хүн алзны багны цаана 17 настай ахлах сургуулийн хүү байдаг гэх мэдээ тэр даруй дэлхийн нийтэд хүрч хотын бүх хүн Питер Паркерыг таньдаг болов. Үнэн учрыг мэдэхгүй зарим нэг нь түүнийг шууд лалуурчин гэж зүхэх бөгөөд данганц түүнийгч гэлтгүй MJ-ийг хүртэл хүмүүс чангааж эхлэн. Питер шууд MJ-ийг цуглж авсан хүмүүсийн дундаас авч түр амьсгаа авах газар хайх бөгөөд харамсалтай нь хаач очсон хүмүүс түүнийг дагсаар л. Иймд Питер MJ-ийг гэртээ авч ирнэ. Гэвч мэдээ аль хэдийн тарсан болохоор цагдаагийн газар ч хөдөлж шууд Питерийн гэрийн гадаа овоорно. Одоогор Мистериогийн гаргасан видеон дээр тулгуурлаж түүнийг алуурчин эсхийг шалгах мөрдлөг эхэлсэн бөгөөд данганц ч Питерийг биш найзууд гэр бүлийг нь ч байцааж эхэллээ. Питер цагдаа нарт Ник Фьюри хамт байсан. Тэр гэрчлэн гэх боловч мөрдөгч Ник Фьюри сүүлийн 1 жил дэлхий дээр огт байгаагүй гэдгийг хэлнэ. Ямар ч одооноос бүх зүйл хуулийн дагуу өрнөх болохоор Питер өмгөөлөгч авахаас өөр аргагүй байдалд хүрлээ. Түүний олсон өмгөөлөгч нь Мурдок буюу Daredevil байлаа. Питер түүнийг онцгой чадвартай супер баатар гэдгийг нь мэдээгүй байсан ч Мистериогийн дэмжигч гэрийнхэн гаднаас тоосго шидэх үед Мурдок шууд л барьж авах нь тэр. Хараагүй тэр тусмаа энгийн хүн харахгүйгээр шидсэн тоосхыг барьж авна гэдэг нь мэдээж итгэмээргүй зүйл. Мурдок түүнд тайлбар хийхдээ би бол сайн хуйлч гэх утгагүй хариултыг өгөөд өнгөрнө. Мөн Мурдокийн ачаараа Питерт шууд ял тулгах боломжгүй болсон байх ба Мистериогийн дэмжигчид цаашид талдлага хийх нь тодорхой болохоор Happy Peter May хоёрыг цаашид гэртээ байлгахаар болно. Гэртнэ хугацаанд Питер Тони Старкийн юугч бүтээж чадах наанад төхөөрөмж байгааг анзаарав. Магадгүй Happy энэ төхөөрөмж буруу хүний гарт орвол сүрэл болно гэж үзсэн болохоор гэртээ байлгаж байгаа биз. Цаг хугацаа өнгөрөхөд бүх зүйл эргээ тэвэндээ орно гэж Питер итгэж байсан ч юмс бүрч дордож эхлэнэ. Питер сургууль дээрээ ирэхэд түүнийг үзэн яддаг бас дэмждэг хүмүүс хоёр хуваагдан шавсан байх ба хэвлэлийнхэн ч мөн овоорчээ. Дайны хажуугаар дажин гихчээр флаш хүртэл өөрийгөө Питерийн сайн найз нь гэж сэтгүүлчдэд худлаа хэлэн өөрийн бичсэн номоо сурталчилж байгаа харагдана. Тэрээр сургууль руугаа ороход сургуулийн удирдлага түүнд зориулж самбар босгосон байх ба дээр нь бид баатруудыг бүтээдэг гэх балаа үг бичсэн байв. Харин бусад сурагчид бүгд утсаа барьсаар түүнийг дагсаар. Улмаар түүнд 50 байх газар ч олдохоо болж өдрийн цагаар MJ-гийн хамт дээвэр дээр хэвтдэг боллоо. Хэдий Питер сэтгэлээр унааж хүндхэн байдалтай байсан ч MJ Ned хоёр түүнийг сэтгэл санаагаар нь дэмжинэ. Түүний санааг хамгийн ихээр зоож байгаа зүйлсийн нэг бол их сургуулиуд өөрийг нь авах болов гэх айдас. Энэ айдсан ч биелэлээ олж түүнд бас MJ-д мөн нээдгээд хинтэн ч их сургуулаас урилга ирээгүй байх ба тэдний хамтдаа явуулсан хүсэлтэнд нь татгалцсан хариу өгчээ. Ямар ч буруу зүйл хийгээгүй Питерт хүнд байсан ч түүнийг бүрч илүү зоож байгаа зүйл нь MJ Ned хоёрыг ч гэсэн гадуурхаж байгаа явдал байсан юм. Питер удаан бодсны эцэст шинэ жилийн чимэглэл хараад Доктор Стрэнжийг санана. Магадгүй тэр л тусалж чадах байх гэж бодсондоо Питер шууд л шидэт байшинд нь очив. Байшинд ороход маш их цасанд хужигдсан байдалтай байх ба Вонг үнийг байшингийн нэг хаалга нь Сибиртэй холбоотой байдаг учраас гэж тайлбарлана. Доктор Стрэндж нэгэн цагт Питертэй хамт тулалдаж явсан болохоор түүнд аль болох нөхөрсөг хандаж өөрийг нь эрхмээ гэж дуудлагүй Стивен гэхэд болно гэв. Питер ч өөрийг нь хүн алз гэж хүмүүс мэдсэн цагаас хойш ойр дотных нь хүмүүс маш их зовж байгааг хэлээд Доктор Стрэнжээс цаг хугацаагаар буцаж Мистериог энэ бүхнийг дэлгээгүй болгуулж чадах уу гэж асуув. Доктор Стрэндж хүссэн ч цаг хугацааны чулуу байхгүй учраас боломжгүй гэж хариулна. Питер март та гэж хэлээд явах гэхэд Вонг Доктор Стрэнжийг тэрс ч мартахтаа сайн хүн шүү гэж хэлснээр Доктор Стрэндж нэгэн шившлэг Питерт тусвалж чадахыг анзаарав. Энэ бол Кавкалийн дуулал гэх нэртэй мартуулах шийдвэлээ. Үнийг ашиглавал цаг хугацаагаар аялах шаардлагагүй. Хүмүүс Питрийг хүн алз байсан гэдгийг нь мартах болно.
Гэтэл Вонг яриаг нь таслаад Кавкалийн дуулал нэг орон зайд бус зэрэгэлдээ ертөнцөд ч нөлөөлдөг шид болохоор аюултай байж болохыг анхааруулв. Доктор Стрэндж хариуд нь энэ шидийг өмнө ч ашиглаж байсан гэдгээ хэлээд Вонгийг ятгаж чадлаа. Шившлэг хийх цаг болоход Доктор Стрэндж бүх хүн Питер Паркийг хүн алз байсан гэдгийг нь мартах болно. Би ч хүртэл гэж хэлээд шившлэгээ үргэлжлүүлэх гэхэд Питер сандарч найз охин нь өөрийг нь мартна гэдгийг санаж түүнийг үлдээхийг хүснэ. Хэдийгээр шившлэг буцаах аюултай ч Доктор Стрэндж түүнийг хүндэлдэг болохоор буцааж өгөв. Гэтэл Питер нээдэгч бас санаж, авгагч Мэйгч санаж дахин шившлэгийг нь буцаалгуулж эхэллээ. Үүний үр дүнд шид гажиж Доктор Стрэндж шидэд тогтоож чадахгүй хэмжээнд хүрнэ. Улмаар Питерт хамгийн сүүлчийн удаа шидэ шинжлэх боломж олгоход Питер ер нь бол намайг хүн алз гэдгийг урд нь мэддэг байсан бүхэн мэдсээр байгаасай гэж хэлнэ. Ингээд нийт 5 удаа шидэ өөрчилсөний эцэст бодит байдалд цувралт үүсэж Доктор Стрэндж арай гэж шившлэгээ төгжиж амжлаа. Шившлэг бүтлгүүцсний дараа ууралсан Доктор Стрэндж ингэж шид хийхэд саад болж болохгүйг Питерт анхааруулдагч түүнийг одоо ч хүүхдэрэ гэдгийг нь санаад түүнтэй аль болох ярилцах гэж оролдоно. Доктор Стрэндж хэлэхдээ хоёр амьдралтай амьдрах нь удах тусам аюултай болдог. Чи болон чиний найзууд их сургуульд орж чадаагүй гэдэг тийм ч муу зүйл биш л дээ. Хэрвээ чи тэдэн рүү залгаж ятгах гэж оролдоод үнэхээр бүтээгүй бол одоо яа их вэ? Өөр аргагүй шүү дээ. Гэж хэлэхэд Питер ятгахаар залгаж болох юм уу? Гэж асуув. Залгаж асуух талаар бодоочгүй ээж өөрөөр нь дэлхийн бүх хүмүүсийн тархийг угаалгах гэсэн дууралсан Доктор Стрэндж шууд л түүнийг хөөж явууллаа. Ямар ч тач MIT сургуулийн удирдлагатай уулзаад ятгах магадaltaй гэдгийг мэдсэн даруй Питер флаш руу залгаж MIT-гийн уулзалт хаана болох гэж байгааг асуув. Флаш ч зүгээр хэлж өгнө гэж юу байх вэ? Тэрээр өөрийг нь сайн найз нь гэж хүмүүст хэлгэх шаардлага тавьсны эцэст Питер ч зөвшөөрч MIT-гийн уулзалт хаана болох гэж байгааг мэдэж авна. Питер Тони Старкийн уралж өгсөн ухаалаг наано өмсгөлийнхөө ачаар MIT-гийн захирал нисэх буудлын руу яг одоо явж байгааг мэдэж аваад шууд араас нь явж замд нь гүйцэж очив. Азар гүрний зам төгжирч байсан болохоор Питер шууд л очиод түүнийг болон найзуудыг нь харж үзээч гэж гуйна. Энэ үед гинтл Питерийн совин нь аюул ирж байгааг мэдэрч машин дээр нь гараад ажиглав. Удалгүй түүний совинг мэдрэхэд хүргэсэн дайсан нь ч гарч ирлээ. Гэтэл Питерийн өмнө нь хизээч харж байгаагүй хачирхалтай 8-альчны тэмтрүүлэлтэй нэгэн байлаа. Алдарт Док Ок. Хачирхалтай нь Питер түүнийг танихгүй байхад нөгөөх нь түүнийг танихаар барахгүй нарыг гартаа оруулж чадах төхөөрөмж нь хаана байгааг асуув. Питер зам сүйтгээд байлгүй зүгээр ярилцвал би тусвалж чадах байх гэж хэлэхэд Док Ок шууд л түүн рүү машин шидэлж эхэллээ. Зарим машин дотор энгийн иргэд байсан тул Питер ч тэднийг эхнээс нь аварч аль болох Док Окийн довтлогооноос бултсаар. Док Ок MIT-гийн захирлын машин руу халдах үед Питер урдуур нь орж биеэрээ хамгаалах бөгөөд Док Окч түүнийг барьж аваад машин руу цөмөртлөн шиднэ. Энэ үед Док Ок боломж байхад найз охиныг ч алах байсан юм. Гэх ба үнийг сонссон Питер ч уурлаж түүнтэй тулалдаж эхэллээ. Тулааны дундуур MIT-гийн захирал машинтайгаа гүрнээс унах гэж байхдаа Питерээс тусламж хүсгээд Питер яг амжиж машиныг нь торлоно. Гэвч энэ үйлдэлээсээ болоод Док Окт баригдах нь тэр. Док Ок түүний нано өмсгөлийн хэсгээс нь хуулж авахад Питерийн өмсгөлийн хууларсан хэсэг Док Окийн тэмтрүүлэнд шингэчихнэ. Док Ок түүний өмсгөлийн шинжилтийг нь үнэлээд алах гэж оролдоход Док Окийн тэмтрүүлэнд шингэсэн нано хэсэг Питерт хор хөргүүлсэнгүй. Энэ үед Док Ок Питерийн царайг нь хараад "Чи Питер Паркер биш байна" гэж хэлэх ба Док Окийн тэмтрүүлийг ашиглах боломжтой болсноо мэдэж авна. Питер энэ боломжийг ашиглаад MIT-гийн захирлыг машинтай нь гүүрэн дээр гаргаж Док Окийг аюулгүй болгож чадав. Амийг нь аварсанд талархсан MIT-гийн захирал Питерийг баатар гэж үнэлээд түүнийг болон найзуудыг нь MIT-д оруулах талаар нухацтай ярих болно гэж амлалаа. Док Окийг аюулгүй болгоод удаагүй байтал Питерийн огт танихгүй харин бидний сайн мэдэх инээд сонсогдоно. Энэ бол мэдээж Норман Осборн буюу Green Goblin байлаа. Green Goblin тесрэх бөмбөг шидэж араас нь Питерийн зүг довтлох үед гинт Доктор Стрэндж шидийн хүчээр түүнийг өөр дээрээ авчирна. Бонхон мэт харагдах энэ газарт нэгэн авраг гүрвэл Питер лөө дайрах ба азар Доктор Стрэндж түүнийг шидийн хүчээрээ хорилоо. Доктор Стрэндж Питерт хийж өгөх гэж байгаад бүтлгүүцсэн шид ямар гайвчирсныг тайлбарлаж өгнө. Хүн болгоныг мартуулах гэж эхэлсэн шидээ төгжих үед Питер хүн алз гэдгийг маань
өмнө мэддэг байсан бүхэн мэдсээр байгаасай гэж хэлснээс болоод зэрэгэлдээ ертөнцөөс Петрийг мэддэг бүх хүмүүс энэ ертөнц рүү татагдаж эхэлсэн ажээ. Доктор Стрэндж шидэд төгжиж амжсан ч түүнээс нь өмнө хэд хэдэн хүмүүс аль хэдийн энэ ертөнцөд ороод ирчихсэн яваа гэв. Одоо тэднийг барин буцааж явуулах нь Доктор Стрэндж болон Петрийн үүрэг болжээ. Ингээд Доктор Стрэндж Петрийн тор үсгэгч бугуун төхөөрөмжийг авч шившлэг хийж өгөх бөгөөд ингэснээр Петр зэрэгэлдээ ертөнцөөс орж ирсэн хэн нэгэн рүү тороо харавах юм бол тэд яг л Док Ок шиг энэ бунхан руу шилжих юм. Петр ч энэ ажлыг хийхээс өөр аргагүй болсон болохоор Доктор Стрэнжэд MJ Ned хоёрыг авчрах хүсэлт тавив. Доктор Стрэндж зэрэгэлдээ ертөнцийн зочдоос хурдхан л салахыг хүсч байсан болохоор ч тэрөө хүсэлтэнд нь зөвшөөрч тэдэнд газар дор ажиллах өрөө гаргаж өгөв. MJ Ned хоёр интернет ухаж хотын гаднаас цэргийн судалгааны төвд нисдэг мангас харагдсан гэх мэдээ олоход Петр ч очиж шалгахаар шийднэ. Петр бодохдоо тэр нисдэг мангасыг өдөр гүүрэн дээр таарсан ногоон зүйл гэж бодсон боловч цэргийн судалгааны төвд очих үед нь түүнийг төсөөр зүйл огтлаа. Петр аюул мэдэрч эргэж харахад хүндүрстэй захилгаан өндөр хүчтэлийн шонгоос захилгаан сорж бижиж байгаа харагдана. Энэ мэдээж Электро. Петр түүнийг торлох гэсэн боловч тор нь нэвт гарах ба Электро түүнийг анзаарч хариу довтлоход гэнэт элсэн хүн гарч ирээд Петрийг хамгаалав. Элсэн хүн Петрийг таньж бас түүнд туслах хүсэлтэй байгаа нь илт байх ба Петр шууд л түүнтэй хамтарч Электрог буулгаж авч чадна. Улмар шинэ ертөнцид дэсөөр төрлийн захилгаан сорж чадсан Электро дахин бийжиж хүндөрхөө эргүүлээ авах ба түүнд энэ ертөнц маш их таалагдж байгаа нь илт. Петр түүнийг хүний биетэй болоход нь торлон шидэт гяндан руу илгээх үед элсэн хүн түүнийг өөрийнх нь ертөнцийн Петр биш гэдгийг анзаарч түүнтэй тулалдахаар шийдэв. Петр түүнийг ч гэсэн шидэт гяндан руу илгээлээ. Петрийг сүйдгсэн захилгааны шонгуудаа зэгцлэх хооронд хотын мухар гудамжинд Осборн өөрийн дотоод Грин Гоблинтэй зөрчилдөж байв. Осборн зүгээр л чөлөөлөгдөхийг хүсэх бол Грин Гоблин дэлхийг гэрхшээхийг хүсэж байлаа. Ямар ч тач Осборн одоохондоо өөрийнхөө биеийг захирч байгаа болохоор өөрийн Грин Гоблины маска чулуугаар зохиж эвдээд хаашаа ч юм гүйнэ. Нарч мандаж Петр ч сүйдгсэн шонгуудаа засаж дуусгав. Энэ үед түүнд Мэй ихчээс нь дуудлага ирж чиний хайж байгаа залуусын нэг нь ажил дээр ороод ирлээ гэж хэлнэ. Петр хамаг хурдаараа эгчийнхээ ажил дээр ирэхэд Осборн Мэй эгчтэй хамт цай уугаад сууж байх нь тэр. Осборн хүн алзаас тусламж хүсэж ирсэн ба заримдаа дотор нь байдаг зүйл биеийг нь удирддаг. Тэр үед юу болсныг сандаггүй. Гэх мэт өөрийн асуудлаа тоочж эхлэнэ. Петр өөрийнх нь асуудал биш болохоор түүнийг түргэхэн буцаах хүсэлтэй байх бол авга эгч нь тусламж хэрэгтэй хүнд ч туслах нь зүйтэй гэж Петрийг ятгав. Петр Осборныг дагуулад шидэт гянданд очиход Осборн Док Окыг таниад түүнтэй ярилцсан. Док Ок Осборнд чи аль хэдийн өвчгсөн шүү дээ гэж хэлэхэд элсэн хүн яриаг нь дасалж та хоёр хоёулаа хүн алдтай тулдаж байгаад өгсөн. Эхлээд Грин Гоблин өөрийн нисдэг тавцандаа зоогдож өгсөн. Хэдэн жилийн дараа Док Ок голд өөрийн төхөөрөмжтэйгөө живж өгсөн гэв. Док Ок элсэн хүний үгийг үгүйсгээд би хүн алцыг багалзуурдаад тэгээд цаашид болсон зүйлсийг огт сансангүй. Энэ үед Электро өөрийн түүхээ ярьж би хүн алзыг болгож тавиад өөрөө цэвэр энерги болж хувирах гэж байсан. Тэгээд новшгэж би үхэх гэж байж гэв. Эндээс эднэр бүгд бараг л үхэх гэж байх үедээ энэ ертөнц рүү ирсэн гэдгийг Петр ойлгоно. Удалгүй Доктор Стрэндж гартаа Кадавис гэх эртний куб хэлбэртэй шүтэн барьсаар ирэх ба дотор нь Петрт хийж өгөх гэж байгаад бүтлгүүцсэн шийд орсон байлаа. Одоо яах вэ гэхээр Доктор Стрэндж зан үйл хийж буруу хийсэн шийдээ бүхэлд нь буцаана. Ингэснээр зэрэгэлдээ ертөнцөөс орж ирсэн эдгэр хүмүүс өөрсдийн ертөнц рүүгээ буцхажээ. Зарим нь буцаад шууд үхнэ гэдгийг мэдсэн Петрт энэ санаа огтхон ч таалагдсангүй. Тэрээр тэднийг өөрсдийн ертөнцтэй очиод үхнэ гэдгийг нь хэлэхэд Доктор Стрэндж энэ бол тэдний хувь тавилан. Үхэх ёстой бол үхэх л болно гэж хэлээд зан үйлээ эхлэнэ. Доктор Стрэндж зан үйлээ дуусгаж Кадависыг даран идэвхжүүлэх гэж байтал Петр тэднийг ингээд өхүүлэхийг хүсээгүй тул Кадависыг булаалаа. Ингээд Доктор Стрэндж хүн алц хоёрын дунд маш сонирхолтой тулаан өрнөнө. Петр зүгтаах гэж оролдох болгонд Доктор Стрэндж портал ашиглаж түүнийг өөр дээрээ авчирсаар. Доктор Стрэндж өөрийн хамгийн хүчрэхэг хүний сүнсийг биенээс нь салгадаг хүчээ ашиглахад хачирхалтай нь Петрийн сүнсгүй бие нь Доктор Стрэнжэд Кадависыг өглөгүй бултсаар.
Доктор Стрэндж аргаа бараад Питерийг толны ертөнц рүү оруулж түүнийг хэсэг түгжих гэсэн боловч Питер толны ертөнц геометрээс бүрдсэн гэдгийг ойлгож ухаанаа ашиглан эцэст нь Доктор Стрэнжийг дарж авна. Питер Доктор Стрэнжийн портал нээдэг шидэт бүгжийг ч мөн авах бөгөөд ингэснээр Доктор Стрэндж түүнд хэсэгтээ саадуулж чадахгүй гэсэн үг. Буцаж ирсэн хойноо Питер яах талаараа хорон санаатнуудтай ярилцсан. Хэрвээ тэднийг явуулах юм бол эргэж очиод хүн алдцтай тулдаж байгаа дүүхэн. Иймд тэднийг буцаж очихоос өмнө буцаага твийн болгох ёстой гэх санаа хамгийн зөв байж таарав. Хорон санаатнууд Питертэй хамтрахгүй гэвэл Доктор Стрэндж тэднийг өөрсдийнх нь ертөнц рүү буцаана. Иймд тэдэнд нэг бол үх, үгүй бол хамтраг гэх сонголт бий. Хэрвээ соллох үед элдвийн зүйл хийх гэж оролдвол MJ Кадависыг дарж идэвхжүүлж тэднийг буцаах юм. Тиймээс хамтрахаас өөр сонголт үгүй. Питер Кадависыг MJ-д Доктор Стрэнжийн шидэт бүгжийг нээдэд өгөөд шууд л ажилдаа орохоор болов. Питер бүх хорон санаатнуудыг дагуулan Happy-гийн гэрт авчрах бөгөөд тэр Тони Старкийн төхөөрөмжөөр хорон санаатнуудыг анагаах чипүүдийг бүтээж эхлэнэ. Энэ үед Электро Тони Старкийн төхөөрөмжийг хязгааргүй хүчээр хангадаг номон реакторыг ихэд шохорхон. Хамгийн эхний хүн бол Док Ок. Док Ок эхэндээ дургуутж байсан ч Питер түүнд шин чип суулгаж өгөхөд тэр шууд л эдгэрв. Түүний дотор сонсогддог байсан чанга дуу хоолойнууд арилж тэр удаан хугацааны дараа эцэст нь анир чимээгүйг мэдэрнэ. Улмаар Док Ок талархаж байгаагаа Питерт хэлээд инэмсэглэв. Үүний дараа Электро Осборн хоёрыг эдгэх чипийг бүтээж эхлэх бөгөөд Электро тун дурамчхан байлаа. Гэтэл гинэт бүх зүйл бараан болж эхлэнэ. Питер асар их аюулыг мэдэрч энэ мэдрэмж яг хэнээс нь ялгарч байгааг ойлгосонгүй. Түүнийг тойроод Док Ок, Гүрвэл, Грин Гоблин, элсэн хүн Электро байгаа шүү дээ. Питер нүдэ аниж хэсэг төвлөрсний эцэст тэр хүнээ олж шууд л гарыг нь торлоно. Тэр нь Грин Гоблин байх ба баригдсан гэдгээ ойлгосон даруй үнэн дөрхөө ил гаргав. Энэ бүх хугацаанд Осборны дотор талаас тэр бүхнийг харж ирсэн бөгөөд өөрсдөд нь ирсэн энэ бэлгийг эдгэн гэж ярьж байгаа нь тэнэглэл гэж үзжээ. Түгэрч зогсохгүй Электро болон бусдад энэ хараал биш бэлэг гэж хэлснээр Электро өөрийг нь эдгэх чипийг хуулж хаяад Тони Старкийн номон реакторыг өөртөө авч асар их хүчний үүсгэртэй боллоо. Улмаар Электро Док Окыг цонхоор шидээд элсэн хүний хамтаар зогтоох бол Грин Гоблин хүн алдс хоёр тулалдаж эхлэнэ. Мөн Грин Гоблин энэ тулаанд илүүрхэж хүн алдсыг төвггүйхэн буулгаж авлаа. Грин Гоблин хүн алдсыг өргөж коридорын шал мөргүүлэхэд тэд давхар болгоны шалыг цөмөлсөөр нэг давхарт хүрнэ. Энэ үед аваа эгч Мэй Питерийг ялагдаж байгааг нь хараад Осборнд зориулсан тунг шахахад харамсалтай нь үйлчилсэнгүй. Питер эгчийгээ холдохыг хүссэн ч Мэй Питерээс алхамч холдсонгүй. Энэ үед Грин Гоблин нисдэг давцангаа дуутахад давцан хаалга эвдэлж замд нь байсан Мэйг хүчтэй мөргөнө. Грин Гоблин давцан дээрээ гараад Питерт хандаж сайн үйл шийтгэлгүй өнгөрдөггүй юм гэж хэлээд дэсрэх бөмбөгөө Мэй рүү шидлээ. Питер бөмбөгийг холдуулж өөрөө дэлбэрэлтэнд өртдөгч азар 9 минут үлдээд аюул холоор өнгөрлөө гэж бодсон боловч тэр андуурчээ. Мэй нисдэг давцанд мөргүүлэх үедээ үхлийн шарх авсан байх ба үхэхээс өмнө Питерт хандаж сүүлчийн захиасаа хэлв. Агуу хүчтэй хамт агуу хариуцлагч мөн ирдэг юм. Бусдад тусласныхаа хариуд хайртай эгчигээ алдна гэж төсөөлөөчгүй Питер итгэж чадахгүй байлаа. Улмаар цагдаа нар түн рүү галлаж эхлэхэд Happy цаг хожиж Питер лөө зогт гэж орилно. Питер зогтааж яах учраа олохгүй уу гашуу давтаж эхлэх ба энэ хооронд болсон үйл явдлыг мэдээгээр үтсэн MJ Ned 2 Кадависыг дарах талаар хэлэлцэн. Тэд эхлээд Питертэй уулзах нь зөв гэж үзэж байгаа ч түүнийг хаана угааг мэдэх арга байсангүй. Улмаар Ned Доктор Стрэнжийн шидэт бүгжийг зүүсэн байх үедээ санамсаргүйгээр би зүгээр л түүнийг харахыг хүсэж байна гэж хэлээд гараа хөдлөхөд портал нээгдэх нь тэр. Үүнийг анзаарсан MJ дахиад оролдоод үз гэж хэлэхэд Ned бид зүгээр л Питерийг харахыг хүсэж байна гэж хэлээд Доктор Стрэнжийн гарын хөдөлгөөнийг хийхэд портал нээгдэж цаана хүн алза зогсож байгаа харагдана. MJ Ned 2 түүнийг өөрсдийнх нь Питер гэж бодоод дуутахад Эндрю хүн алза порталаар ороод ирэх нь тэр. Улмаар тэд буруу Питерийг дуудснаа ойлгох бөгөөд MJ түүнд итгэхгүй таацаар мөлхүүлж байж ил итгэнэ.
Нед дахин нэг шившлэг хийхдээ Питер Паркерыг ол гэхэд энэ удаад энгийн хувцастай жирийн нэг порталаар орж ирэв. Гэвч тэр ч гэсэн хүн алз байлаа. Бидний хамгийн сайн мэдэх өвжи хүн алз. Хоёр өөр ертөнцөөс ирсэн хүн алзууд нэг нэгнийг харсан даруй тор шидэлцээд амжина. Үүний дараа хоёр хүн алз энэ ертөнцийн хүн алзанд тэдний тусламж хэрэгтэй байгааг мэдэрсэн гэж хэлэх ба эмжээч түүнд тусламж хэрэгтэй байгаа гэж дэмжинэ. Гэхдээ найзууд нь хүртэл түүнийг хаана байгааг мэдэхгүй байгаа нь гол асуудал байлаа. Өвжи хүн алз MJ-гээс Питерийн очих дуртай газрыг нь асуухад MJ түүнийг хаана байгааг нь шууд л мэдчихв. Тэд хамтдаа Питер дээр ирэхэд эхлээд MJ Нед хоёр Питерийг аргадана. Дараа нь өөр ертөнцийн хоёр хүн алз түүн дээр ирэхэд Питер тэдэнтэй ойлголцохыг огтхон ч хүсэхгүй байх ба түүний туулж байгаа зүйлийг ойлгож чадна гэж тэр бодохгүй байв. Гэтэл яг л түүн шиг хайртай хүмүүсээ алдаж байсан хоёр хүн алз түүнийг хинээс ч илүү ойлгоно гэдгээ мэдрүүлж өөрсдийн алдсан хүмүүсээ дурсан. Эндрю хүн алз хайртай бүсгүй Гэвэнийг алдсан бол өвжи хүн алз авгах Бэнийг алдаж байсан билээ. Питер одоо ч Green Goblin-ийн хоолойг сонсож байгаагаа бас түүнийг өөрийн гараараа алахыг хүсэж байгаагаа хэлэхэд өвжи хүн алз авгахыг нь алсан хүнээс өшөөгөө авсны дараа огтхон ч дээрдэг үү гэдгээ хэлнэ. Питер Мэй их ч өөрт нь агуу хүчтэй хамт гээд үгээ гүйцэж амжаагүй байтал өвжи хүн алз агуу хариуцлага ирдэг гэж түүний үгийг гүйцээв. Тэд өөр ертөнцийнх л болохоос нэг л хувь тавилан туулж байгаа хүмүүс ажээ. Питер ч үүнийг хүлээн зөвшөөрч хамтдаа хорон санаатнуудыг эдгэж дараа нь өөрсдийнх нь ертөнц рүү буцаахаар тохиролцсон. Хамтрал шууд лүр өгөж өөгөв. Эндрю хүн алз электро гүрүүл хоёрыг сайн мэдэх бол өвжи хүн алз Doc Ock Green Goblin элсэн хүнийг мэднэ. Ийм дэн гурвын хамтралд хорон санаатнуудыг эдгэх ерөндөг болон ангаах төхөөрөмж бүтээхэд асуудал байсангүй. Эдгэх ерөндөг болон төхөөрөмжөө бүтээж дуусахад тэд яах талаараа ярилцаж тор гаргах төхөөрөмжөө бэлтгэхээр шийдлээ. Том болон Эндрюгийн хүн алзууд тор гаргах төхөөрөмжөө бэлдэж байхад өвжи хүн алз зүгээр л бугуйнаасаа шууд тор гаргаж үзүүлснээр бусдыгаа гайхшруулв. Үүний дараа энэ ертөнцийн Питер муу санаатнуудад зориулан бичлэг хийж цацсан тэдэнд хандаж би та нарт туслахыг үнэхээр хичээсэн. Хэдийгээр хүссэн үедээ та нарыг алж чадах байсан ч би тэгээгүй. Харин одоо би та нарыг эрх чөлөөний хөшөөн дээр хүлээж байна. Гэх утгатай зүйл хэлээд тэднийг ганцхан товч дараад өөрсдийнх нь ертөнц рүү буцааж чадах Кадавсыг зориуд харууллаа. Ингээд тэднийг хүлээж байх зуур өвжи болон Эндрюгийн хүн алзууд өөрсдийн амьдралынхаа талаар ярилцах ба өвжи хүн алзын органик торноос эхлээд хамгийн хүчирхэг дайснуудынхаа талаар ярилцсан. Удалгүй хорон санаатнууд эхнээсээ ирлээ. Асрах эрчим хүчийг өөрийн болгосон электро Кадавсыг өгөхийг шаардна. Зорилго нь Кадавсыг устгаж энэ ертөнцид үлдэх юм. Улмаар энэ ертөнцийн Питер электрогоос бултсаар Кадавсыг Нед MJ2-т шидэж өгөхөд харамсалтай Нед нээсэн порталаа хааж чадсангүй. Удалгүй элсэн хүн гөрүүлж ирж ширүүн тулаан эхэллээ. Эхний тулаанд 3 хүн алз ойлголцож чадахгүй ялагдах ба тэд эргэн цуглаад яах талаараа ярилцаж өөрсдийгөө Питер 1 2 3 гэж дугаарлана. Хоёр дахь тулаан эхлэхийн өмнө Эндрюгийн хүн алз нөгөө хоёрыгоо зогсоогоод хайртай шүү залуусаа гэж хэлснээр тэд жинхэнэ тулаанаа эхэллээ. Хамгийн ихэнд элсэн хүнийг эрх чөлөөний хөшөөрөө өргөтөж оруулаад түүртэх зүйлгүй хүн болгож чадав. Дараагийн байна электро байх ба электро өмнө хизэж байгаагүйгээрээ хүчрхэг болсон тул 3 хүн алз нийлээд ч дийлсэнгүй. Азар Doc Ock ирж электрогийн талд байгаа мэт дүр эсгэн гиндүүлж түүний цээжин дээрх номон реакторыг нь салгаж хаяснаар түүнийг ч бас эдгэж хэвийн хүн болгоно. Энэ хооронд порталаа хааж чадахгүй байгаа MJ Ned хоёрыг анзаарсан гүрвэл тэднээс Кадавсыг нь булааж авахар араас нь хөөлөө. Энэ ертөнцийн Питер MJ Ned хоёрыг гүрвэл төөгдөж байгааг нь анзаарч улмаар түүнтэй тулалдана. Тэрээр тохиромжтой мөчийг хүлээсний эцэст мөн ялгаагүй гиндүүлж аманд нь ерөндөг хийж хазуулснаар гүрвэл эргээд хүн болж эдгэрлээ. MJ Ned хоёр Кадавсыг нуухаар дахин нэг удаа портал нээхэд энэ удаа Доктор Стрэндж порталаар орж ирээд маш уртайгаар тэр хаана байна хэмээн Питерийг асуув. Улмаар MJ Ned хоёр Питерийн хорон санаатнуудыг эдгэх төлөвлөгөө бүтэж байгааг хэлэхэд Доктор Стрэндж өөрийн нүдээр гүрвэл хүн болж байгааг харав.
Өнөөдөр Доктор Стрэндж нээд рүү хараад "Чи портал нээсэн үү?" гэж асуух бөгөөд нээд "Тийм" гэж үннээ хэлнэ. Эндээс нээд шидтэн болох чадвартай гэдэг нь тодорхой болно. Нэг талд өвжи хүн Аалз эрүүл болсон Док Октой ярилцах бол нөгөө талд эргээ твин болсон Электроттэй Эндрюгийн хүн Аалз ярилцсан. Ингээд асуудлыг зэгцлэх цаг нь болж Доктор Стрэндж шидэ буцаах гэж байтал Грин Гоблин чангаар инээсээр үүлэн дундаас гарч ирлээ. Грин Гоблин нэгэн зэрэг бүгд рүү довтолж Доктор Стрэнжийн гарнаас Кадависыг булааж авах нь тэр. Док Ок Доктор Стрэндж хоёр хамтарч Кадависыг буцаан авдагч Грин Гоблин аль хэдийн дотор талд нь өөрийнхөө тесрэх бөмбөгөө хийж амжсан байв. Улмаар асар хүчтэй дэлбэрэлт болоход шид түгжиж байсан Кадавис задарч эхлэнэ. Дөргөлтөөс болж MJ хөшөөнөөс унахад энэ ертөнцийн Питер түүнийг авахаар араас нь үсрэв. Гэвч Грин Гоблин Питерийг замаас нь шүүрч авснаар MJ унаж үхэх аюулд орно. Энэ бүхнийг харж байсан Эндрю хүн Аалз MJ-г араас үсэрч түүнийг аварч чадлаа. Түүний сэтгэл маш их хөдлөн. Учир нь тэрээр өмнө нь яг л ийм байдлаар хайртай Гвинийг алдаж байсан билээ. Ингээд Грин Гоблин Питер хоёрын хоёр дахь халц тулаан эхлэхэд Питер түүнийг алхахад бэлэн байв. Тиймээс Питер дахиж хүчээ даралгүй Грин Гоблиныг хамаг хүчээрээ нүдэж сөхрүүлэх бөгөөд эцэст нь түүний хөлгөлдөг нисдэг давцангаар нь алхахаар дайрна. Энэ үед өвжи хүн Аалз урдуур нь орж түүнийг хүн алхахаас сэргийлэх ба тэрээр илүү ахмад бас өшөө авч үтсэн нэгэн болохоор ч тэрөө өөрийнх нь туулсан замаар залуу Питерийг битгий яваасаа гэж хүсжээ. Грин Гоблин ч энэ боломжийг ашиглан өвжи хүн Аалзын нуруунд хутгаа дүрж орхилоо. Энэ үйл явдлыг холоос ажиглаж байсан Эндрю хүн Аалз ерөндөгийг шийдэхэд энэ ертөнцийн Питер түүнийг нь шүүрч авснаар эцэст нь Грин Гоблиныг устгаж Осборныг эргүүлэн авчирч чадав. Азар өвжи хүн Аалз ч аюулаас холоор өнгөрнө. Энэ хооронд урагдаж цав гарсан ертөнцөө тогтоох гэж Доктор Стрэндж хүчээ дайчилсаар Питер түн дээр очиод хийж болох зүйл байгаа эсхийг асуухад Доктор Стрэндж түүнээс болоод л ийм зүйл болж байгааг хэлнэ. Энэ үед Питер нэгэн хүнд шийдвэр гаргасан нь өөрийг нь Питер Паркер гэж мэддэг бүх хүн мартах шийд байлаа. Хэрвээ үнийг хийх юм бол Питер яг л огтхон ч оршиж байгаагүй мэт бүх хүний дурсамжаас нь арчигдах юм. Тиймээс Доктор Стрэндж татгалзаж "Чи хизээч оршин байгаагүй мэт байх болно." Гэхэд Питер "Мэдэж байна. Зүгээр л хий" гэв. Доктор Стрэндж түүнд найзуудтайгаа салах ёс хийх цаг гаргаж өгөхөд Питер эхлээд нөгөө ертөнцийн хоёр хүн Аалз дээрээ очино. Богино хугацаанд ч гэсэн өөршгөн хүмүүс байдаг гэдгийг мэдсэн Питер тэднийг өөрийн төрсөн ах トゥ мэтэл хайрлах болсон байлаа. Ямар ч тач тэрээр тэдэнд баяртай гэж хэлээд халуун дотноор тэврэн баярлаа гэж давтан хэлсээр. Улмаар цаг баг байсан тул тэрээр MJ нэт хоёр дээр очиж удахгүй өөрийг нь мартахуулна гэдгийг нь хэлв. Хэдийгээр MJ нэт хоёр үүнийг хүсэхгүй байсан ч энэ ертөнцийг аврах ганц зам нь энэ билээ. Питер заавал тэднийг олж бүхнийг тайлбарлах болно гэж амлаад эцсийн удаа MJ-г үнсмэгц шид үйлчилж зэрэгэлдээ ертөнцөөс ирсэн хүн бүхэн өөрсдийн ертөнц рүүгээ буцна. Питер ч MJ-г сүүлчийн удаа мэт хэсэг ширтэж байгаад чимээгүйхэн дүүлэн одлоо. Нью-Йорк хотод засаялсан тэр нэгэн өдөр Питер MJ-д хэлхүүгээ бэлдсээр түүний ажилдаг газарт очив. Питер кофе захиалах зураа хайртай охин сайн найз хоёрыгоо хэр байгааг нь ажиглахад тэд түүнгүүгээр харьцангуй дээр байгаа нь харагдана. Тэд их сургуульд тэнцсэн байх ба аз жаргалтай байгаа нь харвас илт. Питер уг нь MJ-д бүхнийг тайлбарлахаар ирсэн ч MJ-ийн духан дээр шархны лент байгааг харах тэрхэн мөчөд энэ бодлоо нь зүгээр л замхарчхав. Магадгүй хайртай хүмүүс нь Питерээс хол байх тусам илүү аюулгүй байх юм байна гэдгийг тэр ойлгожээ. Иймээс тэр захиалсан кофегаа аваад зүгээр л тэндээс гарч явлаа. Өдөр нь Питер авгагч Мэйхээ шарлыг эргэх бөгөөд энэ үеэр Happy ч бас ирчихсэн байв. Happy Мэйг яаж таньдаг юм гэж асуухад Питер хүн Аалзаар дамжуулаад гэж хариулна. Эгчийг нь эргэхээр Happy ирсэнд Питер сэтгэл хангалуун байлаа. Дүр солигдоход Питер шин түрээсийн байрандаа нүүж ирснийг бид харах болно. Питер өөртөө шин өмсгөл ойж дуусаад цагдаагийн холбоог чагнах бөгөөд зул сарын уур амьсгал бүрдсэн тэр шөнө Питер хотын өндөр барилгуудыг сүлжин дүүлж байгаагаар кино маань төгсдөг. Өөрт таалагддаг кинотеатраа сонгоод Spider-Man Brand New Day ангийг нь үзээрэй.